өнөөдөр 25 он тийм үү? 14 онд энэ ажил яригдчихсэн биз дээ. 9 жил болж байна. Хийгээгүй л байна. Одоо та хийнгээл яриавж ингээр нэг хүмүүсийн болгоомжлын байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо гацхгүй үстэй. Яагаад жишээ нь тэр өмнө 9 жилийн өмнө эхэлж ирсэн яагаад гацсан бэ? 14 онд мөнгө байхгүй. Энэ ажлыг бол хийхгүйгээр одоо Улаанбаатар шууд маань одоо бид одоо хөгжрээд явахгүй байгаа нь одоо хүмүүс одоо мэдж байгаа шүү дээ. Мэдээж хэрэг энэ одоо төслүүд нь яваад ажил нь хийгдээд тэгжээж энэ Улаанбаатар маань утаагүй төгжрлөгүй юмнаас салт өөр арга байхгүй. За энэ өдрийн мэнд төргийн үзэгчтэй Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа 24 одоо мегацлийн талаар та бүхэндээ мэдээллүүдийг хүргэж байгаа. За энэ удаад бид яг автозамын талаар мэдээлэл хүргэхээр за нийслэлийн автозам замын байгууламжийн төслийн захирал Ерболатыг өрөөд байна. За өдрийн мэнд төргий тань. Өдрийн мэнд. За Улаанбаатар хотын төгжрөл бол үнэхээр одоо энэ хотод амьдарч байгаа хүн болгоны нэг номерын толгойн өвчин байна. Тэгэхээр та бүгд бол энэ хотын төгжрлийг бууруулах одоо таны хариуцж байгаа төслийн хувьд бол нэг хоёр том замын ажил хийх гээд байх шиг байна. За нэг нь бол эхнийх нь бол тэр туул хурдны зам гэх тийм ээ. За хоёулаа эхлээд туул хурдныхаа замын талаар яг үзэгчтэй мэдээлэл өгөөд эхлэе гэж бодож байна. Ер нь бол одоо Улаанбаатар баруунаасаа зүүн тишээгээл нэвтэл ингэж гардаг нэг ийм зам хийх гээд байна гэж би үл ойлгоод байгаа юм. За өдрийн мэнд та бүхэнд за туул хурдны зам маань нийт хурдны 32 км 6 эгнэтэй ийм хурдны зам төлөвлөд одоо тендерэн зарласан одоо гүйцэтгэгч маань утгагүй шалгараад тэгээд ажлын нь бол энэ жилдээ энэ 6 сард багтаагаад бид нар бол эхлэхээр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. За энэ туулын хурдны зам маань өдрийн машины одоо нэвтрэлт гээд одоо бид нар хэллэгээр одоо өдөртөө явах машины тоо маань 60-аас 80 мянган машин ерөнхийдөө явах ийм тооцоо судалгаа нь бол урьдчилаад бидний техникийн эдийн засгийн үндэслэлээр бол гарсан. Уг ажил маань одоо гүрэн байгууламж, түнэл тэгээд 1-2 түвшний зам баг ингээд ерөнхийдөө хийгдэн. Уг ажил дээр бол 8 газар том тойрог замаар одоо буух одоо 1 түвшний замын ачааллыг авах ийм зураг төслөн бол урьдчилаад бид нар дээд зүгийн боловсруулад ингээд тэнэр зарласан байна. За баруун талдаа бол бидний ярьж занчснаар одоо имэйлт дархан руу явдаг одоо уулзуур байна шүү дээ. За тэндээс эхлээд зөвөн тал нь одоо манай Улаастай өнгөр эндээ холбогдохоор ингээд 32 м ингээд төлөвлөгдсөн. За гол тулын хурдны замын одоо гол тараас маань ерөнхийдөө туул голыг дагаад явна. За голдуу туул голын хойд хэсгэр ингээд явах. Энтэй бас нөгөө байгаль орчны үнэлгээ, наривч үнэлгээ бүгдийг бол гаргасан. За ямар одоо мод өртөхийн тэрийг яаж нөхөн сэргийх гэх мэтлэнгийн. За энэ төсөл маань өөрөө том дүнтэй 2.3 их найт орчим төгрөг одоо төсөвт тусгасан. За энэ ажлыг маань 18-аас 24 сарын дотор ерөнхийдөө хийх ингээд төлөвлөгөөтэй хийхээр ингээд төлөвлөгдсөн байгаа. За бид бол 24 сарын хугацаанд бол ерөнхийдөө бол 27 оны 7 сард зорчих хөдөлгөөний ерөнхийдөө нээхээр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. За энэ ажил хийх явцад бол айгүй олон аж ахуйн нэг иргэдний одоо газрын одоо өөрчлөсөн. За энийг бол шийдвэрлэх ажлыг бол нийслэлийн одоо газар зохион байгуулалтын газар маань хийгдээд манайтай хамтраад ингээд явж байгаа. За уучлаарай. Одоо юу гэдэг яг Улаанбаатар хотын хөдөлгөөнтэй үед Улаанбаатар хотын одоо баруун талаасаа орж ирээд зүүн тишээгээ гарахын тулд ер нь яг одоо энэ инх тайвны өргөнчлөг өрчгт юм уу, шингэсэн өргөнчлөг, наадамчдын өргөнчлөгөөр явхад ер нь хичнээн хугацаа зарцуулж байна. Завна 3 цаг орчим явна. Одоо яг эд бол өнөөдөр өчигдөр өнөөдөр гэхэд одоо та бид нар бол одоо Улаанбаатар маань одоо тэг зогсолт байгаа. Энэ маань одоо зүгээр л бид дассан болохоос эндээ хүмүүсийн амьдрал, за өвчтөе зовлонтой цаг хугацаа, за зөндөл юм алдагдчихж байгаа. Бид нар бол энэ алдагдсан боломжийг хизээж нөхөж чадахгүй. Жишээ нь одоо замдаа бол айгүй олон хүн одоо бухимдж байна. Зам маань бөгдрөөтэй байна, төгжрөөтэй байна. Тэгээд энийг одоо засахын тулд одоо энэ тойрог замын төслүүдийг бол хэрэгжих ёстой. Бидний одоо урт хөрч одоо хятадын бүх найрамд хятад улс бол Бээжин гэхэд одоо 9-15 төрлийн тойрог замтай.
За энд бол хурдны зам нь байна, тойрог зам нь байна чинь хэлээд тэгээд энд бол одоо ийм олон хүн амтай амьдардаг Бээжин хот маань ингээд төвшрөхгүй ингээд хүмүүс нь ингээд аж амьдарч байгаа. Бид Улаанбаатар хотыг бол ингээд зөвхөн тулын хурдны зам биш, 1 2 дугаар тойрог зам дээр би одоо танаас асуув. Холбоно. Бид бол ингээд баруун талаас 8 улзуур гэдэг одоо ингээд ярьсан би танд. За баруун тал маань Сонсголонгийн тойрог дээр ингээд нэгдгэн. Дараагийн Сонсголонгийн гүр дээр бол бас эргээд тэнцэнэ бол холбогдно гэсэн үг. Дараагийнх нь бол Яармгийн гүр, одоо шинэ гүр бидний ярьж заншнаар. Дараагийнх нь бол одоо Мишелийн баруун талаас нь одоо дахиад нэг тойрог үсээд дараагийнх нь бол одоо манай Богдуулын хойтол буюу одоо бидний Богдуулын зам за хойноос ирдэг 120-ын замдаа нийлээд тэндээ бас нэг тойрог үсээд тэгээд Зайсангийн гүр, дараа Маршлийн гүр, за дараа нь тэгээд тойрог зам 1 Улаастан гүр гэдэг ингээд ерөнхийдөө бол ингээд 8 газар машин эргэж буудаг дороос ингээд холбогдох ийм зураг төслөм бол хийгдсэн байна. Та түрүү ингээд ирчихээ туул хурдны замыг 18-аас 24 сарын хугацаанд барина гэж байна. Би бол өмшөхгүй байна. Яагаад тэгэхээр Яармгийн гүүрний ажил биш шүү дээ. Одоо богино шүү дээ. За өсрөл нэг 300 м, 500 м байгаа шүү дээ. Энийг Хятадын компани оруулж ирээд бид нэр 2 жил гарan барьсан шүү дээ. Тэгэхээр 30 хэдэн километр замыг ийм богино хугацаанд бид нэр барьж чадах юм уу? Одоо бид ингэж иргэд асуух байх л та ингэж. Ер нь бол бид нар тендерийн бичиг баримтын бол яг 24 сар гээд сарын 50-ад зарласан. За энэ чиний бол мэдээж ингэ компаниуд нь өөрсдөө энэ ажлыг бол хийж чадвартай ийм компаниуд орж ирэх юм. Яагаад гэвэл энэ одоогийн хүчин төгөлдөр байгаа тендерийн тухай хуулиараа 30% гүйцэтгэлийн борлуулалтын хийсэн компани орох эрх нүсэж байгаа. Энийг бол Монголд бол одоохонд хараахан байхгүй байна. Ийм компани. Одоо жишээ нь 2.3 их 80-ийн 30-аас доошгүй хувь нь гүйцэтгэлтэй буюу борлуулалттай компани энд орох эрхтэй байгаа байхгүй юу? Тендерийн хуулиараа. Энийг бол бид нар одоо тендер зарлахдаа энэ одоо мэдээж одоо тендер чинь тендерийн хуультай захирагдаж зарлах ёстой. Яг эндээ захирагтаад иймэрхүү юм байна. Гэхдээ бид олон улсын түвшний одоо ингээд тендер зарласан. За энэ тендер дээр бол мэдээж одоо Монгол талын гүйцэтгэгч нар бол шалгассны дараа орох нь ойлгомжтой. Энийг бол тухайн компани манай одоо хамтраа тэгээ зохион байгуулад явах юм. Одоо бүх ажлыг бол гадаад нь хийн гэд байхгүй шүү дээ. Мэдээж тэндээ бол туслан гүйцэтгэгч Монгол талын хийх чадвартай компани бол зөндөл байх. За тэгвэл одоо сүүлийн үед яаж их сая энэ Сэлбийн одоо нөгөө дид төвийн ажлууд, орон сууцны ажлууд эхэлж байна. Үндэсний компаниуд орж чадахгүй байна. Хотынхан чинь Хятад компаниудыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээд байна гээл үндэсний компанийн нэг талаараа бас эсэргүүцээд байна шүү дээ. Яг. Тэгэхээр энэ дээр одоо яг ер нь энэ зам барилгын ажил эхлэхэд манай энэ үндэсний компаниуд ажил олдох юм уу? Ер нь бол үндэсний компаниуд ажил хийхгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Жишээ нь одоо эндээ зөвхөн арматур, цемент, хайрга дайрга одоо энэ бол үндэсний компани хийж байгаа ажил шүү дээ. Одоо бид нар бол цементийн тоо гаргаад одоо манад одоо МАК тэгээд одоо бусад байгууллагууд дээр яриад Мон цемент гэдэг эднэрт ярьсан. За арматур чинь одоо дарах нь за багнууртныг баригдаж байна. Энийг бол бид нар бол хангах чаддаг байхгүй дотоодын компаниуд маань. Тэгэл нөгөө гадаадаас экспортлох иймэрхүү юмнууд бол орно. Энд чинь ингээд дотоодын аж ахуй нэгж огт орсохгүй юм шиг байхгүй нээлттэй. Манай боловсон хүчин инженер техник ажилчин ч ихэндээ оролцоод явах юутай байгаа байхгүй юу. Жишээ нь одоо ховоо машин гэхэд тэрийг бол одоо гадаадын компани шалгарлаа гэхэд тэрийг бол тэр өөрийнхөө эх орноос авчихгүй шүү дээ. Тийм ээ тий. Энэ бол дотоодын мэдээж ингэрэг тээврийн компаниуд, бусад компаниуд бүрэн оролцох боломжтой байгаа байхгүй юу. Зөвхөн бид нар бол одоо өнөөдрийн байдлаар тендерийн хуулинд захирагдаад ингээд ялцчгүй ингээд 30% нь юунд дээр баригдаад байгаа байхгүй. Би яг зүгээр юм байна л. Одоо чинь Улаанбаатар хотод юу гэдэг миксер гэдэг нөө цементийн машинтай за хуваа ийм хоовоо техниктэй ийм хүмүүс одоо ингээд энэ гурвалжингийн үр мөндөс экскаватор те зөндөө ингээд техник гээд ажил хайгаал ингээд зогсож штэ өргий. Тэр хүмүүсийг ингээд одоо энэ үндэснийхээ одоо те бүтээн байгуулалтанд оролцох боломж нь байгаа юу гэж байсанд асаагаад байгаа. Ер нь бол зөвхөн альва нэг мега төсөл төр те ганцхан компани бүгдийн гүйцэтгээд хийх ямар ч боломжгүй. Одоо хичнээн одоо чадaltaй компани байлаа ч гэсэн тэрийг одоо техник инженер ажилтсан бол хүрхгүй. Тэгтээ тэргүй манай нөгөө гадаадын
одоо боловсон хүчин альва төсөл дээр одоо квотод ярьж юм бол хуультай тий одоо тэдэн хувь нь гадаадаас оруулна үлдсэн нь бол дотоодоос хангах гэдэг. Эндээ тэгтээ дэргүй манай Монгол залуучууд маань өөрсдөө орох ажиллах бүрэн боломжтой. Мэдээж бид нар ч одоо тендерийн одоо сонгон шалгаруулалт нь одоо 6 сарын 10-нд нэгдээд одоо 14 хоногийн дотор хийгдээд гүйцэтгэгч маань доторсны дараа энэ хэлцээрүүдийн бол гэрээний хэлцээр дээр бид нар бол бэлдсэн юмнууд байгаа. Эндээ бол бид нар яриад явахаас өөр арга байхгүй. Одоо саяны дотоодын компаниудыг ямар нөхцөл байдлаар оролцуулах юм. За тэгээд бид нар бас одоогийн байдлаар бол одоо ингээд хангахч байгууллага буюу одоо цемент арматуртай бид нарын бос судалгааг нь авсан. За тэгээд тархмал ашигт малтмал гэдэг одоо бид нарын ярьдаг хайрга дайргаас эхлээд бүгд одоо бидэнд тооцоо судалгаа бэлэн байгаа. Энэний дагуу бид нар бол компаниудын нэршлийн ч гэсэн авсан. Асфалтын компани гэхэд одоо Монголоос авна. Одоо жишээ нь наадах чинь асфалтын компанийг за одоо Орос ч юм уу те Хятадаас одоо нэг компани шалгарлаа гэж бодоход тэндээс наашаа зөөх ямар ч боломж байхгүй. Ягаад гэвэл асфальт нь өөрөө технологийн горим нь өөрөө өндөр халуунтай шууд хийдэг ийм компани учраас мэдээж дотоодын компани наадахаа гүйсээгээд явах ийм л юутай байхгүй. За замын ажлыг эхлэхээр замуудыг юу хэр хэсэгчлээ авах вэ? Одоо та ингээл за маршлын гүүрэн дээгүүр бүтээн байгуулалт ажигуу дээгүүр нэг өнөх нь энэ зайсангийн гүүрэн дээгүүр явах нь ярамгийн гүүрнийг явах. Тэгэхээр нөгөө гүүрүүдээ ингээл хаачаал ахаал нэг юм барих гэж байгааг нэгийг хаачаал ингээл хүндрэл учраад байх юм шиг үстэй иргэдэд. Энэ төвлөгөө юм нөгөө тэзүү зураг төсөл дээр бас тусгасан байгаа. Тусгасан байгаа. Ер нь бол аливаа ажлыг бол тэ таг замыг хаагаад ажиллана гэдэг байхгүй. Энэ одоо баган дамнруудын бол бэлтсийн бол одоо бидний бол хэлж сансан одоо эрэл компани ч юм уу те. За бусад одоо ингээд тийм урт дамнруу хийдэг баган дамнруу хийдэг компаниуд дээр тэд нар ярилцаад эсвэл газар дээр нь хийгээд бэлдээд тэгээд авчираа тавиад явдаг ажил байгаа байхгүй юу. Эндээ бол мэдээж хэрэг хүндрэл бол гарна. Жишээ нь одоо яг угсралт хийх яг тухайн одоо гүүрэн дээр те одоо зайсангийн гүүргээд бодъё л доо. Тэнд ингээд тойрж буух юм тэр хэсэг төр бол яг тухайн үед бол хаах төр хаах ч юм уу юм бол гарна хүндрэл. Энийг бол мэдээж бид нар бол цаг хугацааны хувьд за ингээд одоо мэдээж 9 сарын 1-нд одоо хаалгахгүй ойлгомжтой. Иймэрхүү одоо ингээд яг хичээл эхлэхдээ ч юм уу те зууны дэлгэр цагийн яг одоо наадмын үеэр ч юм уу те гих мэтлэн гэвэл бол хаалгахгүй. Энийг бол яг төлөвлөгөөгөө бол тухайн компани шалгарсны дараа бол бид нар бол төлөвлөгөөг зохионо. Тэр төлөвлөгөө батлах үед бол бид нар бол энэ яг баяр наадам те маш ачаалттай үед одоо аль гүрийг ямар нөхцөл байдлаар ингээд хийх юм бол гэдгүүлээ төлөвлөгөөн дээр тохироод хийгээд явдаг ажил байна. За одоо дархан эрдэнтийн салдаг баруунт эмээлтэй наатлаас. Ийшээ улаастай бүр байхад хурдны замаар хэдэн минут дахиад очно гэж тооцсон. Одоо бол хурдны юу маань одоо 80-аар байна. 80 хязгаар тий. Тий 80-аар тавьсан байх. Тэгэхээр нэг 30 минут дахиад гарчихна шүү дээ. 30 ч хүрэхгүй л дээ. 20 минут. Тий 20 минут л ингээл явчихдаг. Энэ зам маань туул хурдны зам маань нийт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг хэдэн хувийг үйлцэх юм? Одоо бол техник эдийн засгийн урьдчилсан байдлаар бол 15% орчим нь бол ганцаараа ингээд ачааллын бууруулна. Гэхдээ бол энэ туулын хурдны зам гэснээс илүү ер нь бол зам гэдэг маань өөрөө байнга машин өрөө хөдөлгөөнтэй хөдөлж байдаг. Энийг ямар замтай ямар одоо нөхцөл байдлаараа бид нар бол ачааллыг нь авах өгөх ингээд багасгах гэдэг ч юм уу энийг дараагийн төсөл маань бидний тойрог зам 1 2 гэсэн төсөлтэйгээ уялдаа холбоотой байж аж бид Улаанбаатар шуудын бидний одоо өдөр тутмын бөглөрөл гэдэг асуудал маань 50% бууруулах юм ингээд тооцоо судалгаа бол хийгээд явж байгаа. 50-аас 55%. За ингээд туул хурдны замын талаар хоёулаа эхлээд мэдээлэл өгчлөө. За одоо тойрог зам гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. За энэ нь бол арай туулынхаа араас эхлэх ажил юм шиг байна. Тэгвэл бол ингээд Улаанбаатар хотыг ингээд ерөөдөө ингээд тойроод бас ингээд нийлдэг. Ингээд тойрж очоод нөгөө нийлдэг нэг ийм зам байх гэдэг шиг байгаа. Тэгэхээр энэ 1-2 гэж ийм төсөл байх шиг байна. За энэ төсөл маань яг хэдийгээр эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Хичнээн километр хэмжээтэй зам байгаа. За энэ талаар хоёул одоо яриагаа үргэлжлүүлээ. Бид бол яг хуу бэлэн төслийг бол туулыг бол бид нар ярьсан. За эндээ бол Монгол Улсын засгийн газрын их хурал за нийслэл маань одоо яг хангалттай хэмжээний одоо төсөв мөнгөний тавиад ер нь бол хурдан явуулах талаас нь бол дэмжиж энэ ажил маань ингээд хурдан явж байгаа нь учир нь энэ байгаа. За энийг одоо араас нь одоо Улаанбаатар хотын 24 мега төслийн 2 нь буюу
тойрог зам 1 2 гэсэн юм төсөл нь хэрэгжиж явж байгаа. Энэ маань тойрог зам 1-ийн урт нь 24.5 км, ялгаа байхгүй 6 ягнеттэй гүрэн байгууламж, түнэлэн байгууламжтай энэ маань имэр хийгдэхээр техник эдийн засгийн үндэслэл маань ерөнхийдөө боловсруулаад дууссан. Одоо бид нар шинжлэх ухааны технологийн зөвлөл эрчим хүчний яам гэдэг яамуудаар хэлэлцүүлээд ерөнхийдөө дууссаны дараа олон улсын бас EPC нөхцөлтэйгээр тендерийн зарлах ийм бэлтгэл ажлын бол бид нар давхар хийгдэж явж байгаа. Энэ ажил маань 7 сарын 1-нд одоо бид нар дуусгаад байх юм бол тэзүүн дуусах юм бол бид үргэлжлээд тендерээ зарлаад 9 сард ерөнхийдөө бас гүйцэтгэгчийн шалгаруулах ийм ажил руу орж байгаа. Тий, энэний бас 15% нь одоо Эрдэнэс Монголын компани маань одоо ерөнхийдөө босгож байна. За 85% дээр нь бол бид нар бол олон улсын тендер зарлаад тэгээд явах цаашаага ингээд нөхцөл бүрдүүлээд явж байгаа. Ийм ажил хийж байгаа. За ингээд туул хурдны зам, тойрог зам 1 2 маань ингээд баригдаад ингээ явахаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний одоо энэ төвжирэл чи хэдэн өв борох? Энэ хоёр эхний ээлжинд одоо тойрог зам туулын хурдны зам ингээд баригдаад бүрэн ашиглалтанд орох юм бол Улаанбаатарын ачаал 50-55% ачаал нь одоо төвжирэл буурна гэсэн. Энэ замууд нь зөвхөн нэг төвжирлээс гадна агаарын бохирдол, эдийн засгийн чадамж. За ингээд бидний ярьдаг одоо хойд гэр хор ол маань одоо барилгах шиг. За тэгээд газрын одоо ард иргэд маань зөв бүрэн ашиглах тий гих мэтлэнгийн одоо таата нөхцөл нь бол айгүй давуу тал нь их байгаа. Эндээ зөвхөн одоо газар шөлөөлтөн гэхэд одоо айгүй олон одоо 7 дүүргийн 52 хороо зөвхөн тойрог зам 1 дээр ингээд хамрагдаж байгаа. Энийг яагаад хэлж байгаа гэвэл бид одоо мэдээж одоо техник эдийн засгийн үндэслэлээ дуусгаад дараа нь тендерээ зарлсны дараа бол бид ард иргэдтэй аж ахуйн нэгжүүдээр энэ газар шөлөөлөхтэй холбоотой ингээд улсад хийгээд явна. Мэдээж газар шөлөөлөх ажил маань өөрөө үнэлгээтэй хөндлөнгийн үнэлгээ хийгдэн тухайн иргэнтэй ярилцаад ингээд шийдээд явах ажил. Сэлбэдэтвийн маань ажлын 8 сарын дотор ерөнхийдөө газрын шөлөөлсөн байна. Тэгсэн. Тий. Тэгэхэд бид бүхэн бас одоо энэ төвчрэл энэ одоо олон бидний тулгамдж байгаа асуудлыг шийдэхин тулд ард иргэд маань энтэй бас хамтраад дэмжиж ажиллана гэдэгт бид нар итгэлтэй байна. Одоо ч одоо ингэ дэмжиж одоо аж ахуйн нэгжүүд төр бол уулзаад бид нар бол газрын шөлөөлөх туулдаа холбоотой бусад төслүүдтэй холбоотой ингэ бид нар бол ажлаа зохион байгуулж байна. Энд чи бас улс орны энэ Улаанбаатар хотын тулгымцсан асуудлыг шийдэх чухал ажил яваад байна шүү дээ. Ер нь яг манад бас нэг тийм хууль эрх зүйн тийм одоо дутуу байд юм уу, зохицуулалтын дутуу байд юм уу. Ингээ замын ажил хийх нэг зовлон байдаг те. Ингээ газар чөлөөлөл одоо юм хийх гэж явж байхад нэг хүн юу гэдэг яг тэглээ тавьчаад башингаа нураахгүй ч гэдэг юм уу. Маш их хэмжээний мөнгө нэхэд ингээд гацаадаг. Тэгэхээр чинь төлөвлөгөөтэй хугацаатай ажил явдаг. Тохирчдохгүй хүний ямиг шууд одоо хүчлээд нураачч болдгоо. Нэг ийм зовлон бол бас ажил хийхэд байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр одоо тийм бас эрсдлүүд гарах яваа. Тэр энийг иргэдэл их зөв ойлгуулах чухал юм шиг байгаа. Одоо танаа төслийн нэгжээс ч юм уу тийм ээ. Гүйцэтгэгч маань шалгасны дараа бол бэрхшээлгүй хийгээд явах одоо ингээд газар нь шөлөөлөгдсөн янз бүрийн одоо шугамшилж өртөөгөө ч юм уу тийм иймэрхүү газар бол байгаа. Тэрийг бол бид нэр хийгээд бүрэн хурдан хийгээд явах бүрэн боломжтой. Мэдээж одоо зарим газар дээр бол одоо хүнд газрууд байгаа. Одоо байгаль орчны одоо туулгын хойтлын одоо оймод байгаа. Тэрийг шөлөөлөх ажил гих мэтлэн хүндрэл бол байгаа бид. Энийг бол мэдээж одоо ажил хийгээд эхэлснээ одоо гүйцэтгэх шалгасны дараа бид бүхэн бол хийгээд ард нь гарна гэдэгтэй бол итгэлтэй байна. Чухал ажил хариуцж байгаа. Энэ Улаанбаатарчуудын нэг номерын бараг толгойн өвчин басан автозамын төвжирлийг бууруулах хүрээнд хийгдэж байгаа хамгийн том ажлыг барьж авсан яг хариуцж байгаа хүн байна шүү дээ. Үндсэндээ толгоогоор хариуцж байгаа нэг явах юм шүү тийм ээ. Би өөрөө инженер хүн. Энэ маань зөвхөн одоо та бит нарын хоёрын ажил биш. Энэ бол бүхэл бүтэн улс эх орны төвжирлийн асуудал байгаа байхгүй юу? Энэ маань. Одоо Улаанбаатарт ирэхгүй аймаг орон нутгаас хүн байхгүй. За мэдээж одоо янз бүрийн ажиллаар ирнэ. Одоо өвчин зовлонтой хүн байвал яах вэ жишээ. Гэх мэтлэнгийн одоо энэ төсөл маань өөр ингээд өөр өгөөжтэй ийм төсөл гэдэгтээ бид эргэлзэхгүй итгэлтэй байна. За энэ бол 14 онд Улаанбаатар хотод бол туулын хурдны зам дээр бол тэзүүн хийгдээд байгаа юм байна. Тэрийг бол бид нар сая өөрчилсөн. Тэр чинь 4 игнэтэй
хийгдсэн дэцүү байгаа юм байна. Тэрийг бид нар 6 ягнэтэй болгосон. Яг үнэ. Анх энэ жишээ туул хурдны зам бол 4-1-ээр хийгдсэн билээ шүү дээ. 2. Тэгэхээр одоо бол 3 буюу 6 ягны зам гэдэг байгаа шүү дээ. Яад энэ зураг цэцгийг өөрчилсөн юм бэ? Энэ бас эдийн засгийн талаас бол ашигтай. Одоо ярамгийн зам дээр ингэдэг байгаа байхгүй юу? Ярамч энэ тал нь 2, энэ тал нь 2. Энэ талын игнэн дээр нэг 2 машин шүргэлцгээд нөгөө 2 игний чинь 1 игний болчих. Тэгэл төгжил өсөж байгаа байхгүй юу? Ер нь бол Улаанбаатар хот маань одоо бидний одоо 2040 оны ерөнхий төлөвлөгөө ингээд батлах шатанд явж байгаа. Тэгээд мэдээж одоо 10 жилийн өмнө Улаанбаатар хэдэн хүнтэй байсан. Одоо хэдэн хүнтэй хэдэн машинтай байсан те. 40 он гэхэд одоо бид хэдэн хүнтэй хэдэн машин байгааг нь одоо ерөнхий төлөвлөгөөр тусгаад явж байгаа. Энийний дагуу бид нар нөгөө 3 буюу 6 ягнэгээр хийгдэж байгаа. Энэ замууд. Ер нь тойрог зам, туулын зам бүгд 6 ягнэгээр хийгдэнэ. За тойрог зам нэг нь бол 6 ягнэгээс гадна тусдаа хажуу талд нь 2 ягнэ бас хийгдэнэ. Тусдаа хийгдэнэ. Энэ маань одоо үндсэндээ бол хурдны зам дээгүүрээ ингээд гэрлэн дохоог зогсолтгүй явна. За хоёр талын одоо туслах зам маань одоо бусад одоо замууд төр нийлэх тий. Тэндээс бас машин орох, гарах. За тэгээд одоо аж ахуй нэгж рүү орох юм уу тий. Тэр болгон дээр одоо энэ хурдны зам дээр одоо яагаад би ихэнд 8 улзуур гэдэг чинь энэ 8 улзуур дээр дээрээс машин орж гарах ийм төлөвлөгөөтэй байгаа байхгүй. За туслах замууд нь бол одоо байнга одоо тий. Одоо нэг улзуураас нөгөө улзуур хүртэл одоо үндсэндээ нэг 2-5 км-ийн зайтай байгаа байхгүй юу. Тэр километрийн дотор туслах замаар одоо зорчих. Ийм маягаар одоо зогсуулаад ингээд зураг төслөн зохиогоод явж байгаа. Тэгээ ер нь яхаа одоо туулын хурдын замч дан ийм нөгөө одоо гадаад л гэж ярий да. И багнын тулгууртай байх юм уу? Зөвхөн зарим газараа намсаал, зарим газараа өндөрсөд явах юм уу? Ер нь яаж явах вэ? Ер нь бол туулын бургасыг чи арай тэгснэ зам барыг бүгдийг нь ядаад онохгүй зү. Ер нь бол 14 оны тийзүү бол нэг түвшний буюу одоо яг газраас шууд тийшээ шороогоо тавиад 70-тай тавьдаг зам хийсэн байлээ. Бид энийг бол орчин үеийн одоо архитектурын шийдэл за тэгээд бургас эд нарын одоо байгаль орчны нөлөөлийн эмнэлгүйгээр үндэслээд яг тэр бургастай хэсгүүд төр 2 түвшин буюу одоо өндөртэй явна. Баган тулгууртай. За тэгээд тэр чинь нэгдүгээрт нь одоо байгаль орчин зөвтгөх тий. Эндээ бол баг өртөн. За баруун тал, зүүн талд одоо ингээд намхан хэсэгтэр тий. Тэр хэсэгтэр бол нэг түвшинтэй буюу одоогийн одоо яг газраас тишээгээ явдаг 70-тай бахан 70-тай явдаг ийм л зам хийгдэж байгаа. Тий. За уг нүдэнд харагдчихжээ шүү. Ер нь бол та ингэж шүү дээ. Одоо эн чинь ингээд өнөөдөр 25 он тийм үү? 14 онд энэ ажил яригдчихсэн биз дээ. 9 жил болж байна. Хийгээгүй л байна. Одоо та хийнгээл яриавж инхээр нэг хүмүүсийн болгоомжлын байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо гацхгүй үстэй. Яагаад жишээ нь тэр өмнө 9 жилийн өмнө эхэлжсэн ажил яагаад гацсан байна? Ер нь бол энэ улс төрийн тогтворгүй байдал байна уу? Нэгдүгээрт нь энэ улс төрийн тогтворгүй байдал. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бид одоо 14 онд мөнгө байхгүй. Энэ ажлыг бол хийхгүйгээр одоо Улаанбаатар шууд маань одоо бид одоо яах юм одоо байгаа зам дээр мэдээж ингэрэг одоо ингээд төгжрээд явахгүй байгаа нь одоо хүмүүр одоо мэдж байгаа шүү дээ энийг бол заавал одоо нэг нь гараад хэлээд ойлгуулах юм биш мэдээж ингэрэг энэ одоо төслүүд нь яваад ажил нь хийгдээд тэгжээж энэ Улаанбаатар маань утаагүй төгжрлөгүй юмнаас сална өөр арга байхгүй. Тэгээ та өөрөө энэ нийслэлийн автозам замын байгууламжгээ маш чухал төсөл хариуцж байгаа хүн байна. Хүн болгонд хамааралтай төсөл байна. Тэгээ төслийн нэгжийг одоо яг хариуцж ажиллаж байгаа хүмүүд удирдах байгаа хүний зүгээр яг нийслэлийн иргэдийг юу гэж уриалмаар байна. За энэ төслүүдийг бол би түрүүн яран дээр дурдсан ганцхан хүн хийдэг ажил биш. Энийг бол иргэн хариуцлагатай, аж ахуйн нэгжийн хариуцлагатай байж, аж ахуйн нэгжийн хариуцлагатай татвараа төлөв. Иргэний өргөө биелүүлээд за төрийн байгууллагын төрийн ажлаа хийгээд ингэж энэ ажил маань явна. Энэ ажлыг бол хүн бүр одоо бухимдахгүй одоо замын ажил эхлэхдээ тий бухимдахгүй тэрийг дэмжсэн, ойлголсон энэ одоо гэрэл гээгээтэй ийм төсөл болосоо гэдээ одоо би уриалъя одоо энэ төсөл маань одоо 30-аад жил одоо гатсан яваагүй төслийг одоо явуулах гээд ингээд ямарч байсан эхний алхам одоо туулын хурдны замаас одоо энэ эхлэж байгаа. Тэгээд энэ ажил дээр маань одоо ард иргэд аж ахуй нэгж байгуулга маань одоо
дэмжиж нэгнийгэнтэй ойлголцоод ингээд явахыг уриалж байна. Тэгээд одоо болохгүй юм бол байхгүй бид бүхэн маань нэгнийгийнхээ ойлголцоод эвтэй байх юм бол энэ ажил маань бүрэн дуусна гэдэгтээ бид итгэлтэй байгаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За ингээд үзэгчдээ бид энэ удаагийнхаа подкастаараа нийслэлийн одоо Улаанбаатар хотод хийгдэж байгаа 2 одоо автозамын том бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өргөлөө. Өнөөдрийн манай зочноор нийслэлийн автозам замын байгууламжийн төслийн захирал Ер бол оролцлоо.